нас чинь 14 16 үстэй. Ингээд 14 насны яг зоригийн ямар чанартай байна. 15-ын ямар, 16-ын ямар гэдэг чинь ялгаж өндөр харуулах боломжтой. Өшөөч судалгаа хийгээд байгаа. Тэгээд зоригийн чанар гэхээр яг ямар юм бэ гэх ямар бүрэлдэхүүн хэсэгтэй гэдэг. Зоригийн чанар юу гэдэг юм бэ? Зоригийн чанар гэж юу хэлээд байна? Чиний сэтгэл чинь тийм биш үү? Зоригийн чанар гэсэн чинь зоригийн чанарыг тодорхойлох гэсэн биш үү? Тийм үстэй. Харин тийм зоригийн чанар гэж юу хэлээд байна? Тодорхойлно. Чиний гол барьж авч байгаа сэтгэл чинь зоригийн чанар гэсэн биш үү? Өсвөр насны хүүхдийн зоригийн чанарыг тодорхойлох гэсэн биш үү? Энэ зоригийн чанар гэж юу хэлээд байна? Болоод чи юу гэж бодож байна? Тэгээд үнийг үлддэг байх хэрэгтэй. Харин чи гол өгөөч нь асууж ах чинь энийг мэдэх хэрэгтэй. Зориг гэж энийг хэлнэ. Зоригийн чанар гэж энийг хэлнэ. Зоригийн чанар нь хүүхдийн нас ахих тусам ингэж яах юм өөрчлөгддөг. Зоригийн физиологи гэсэн юм гэж хэлсэн. Энийг чи мэдсэн мэдэх хэрэгтэй. Тэгээ өшөө сүүлийн үеийн судалгаануудыг энэ чиглэлээр судалгаа уншиж гадаадын судлаачид бид гоё юм хийсэн байгаа. Гоё судалгааны ажлыг хийсэн байгаа. Тэгээд хүүхдийн зоригийг чанарыг яаж тодорхойлдгийг, ямар аргачлалаар, ямар асуудал арга зүй ашиглаад хийсээ бусдын энийг уншиж өгдөг маш их юм мэдэж авдаг байхгүй юу? Чи дараа жил магистрт илсээрээ заяа. Илсэлтэй яг жаргалын огшиг гэдэг шиг ангаар хүйсээр секцэнд явж байгаа хүүхдүүдээ ингээд гадаадын судлаачдын маш сайн уншиж аваад орж ирвэл надад чинь бас л сайхан судалгааны магистрийн ажил болохоор харагдаж байна. Ингээд гол юм мэдэхгүй зогсоод байж болохгүй ш. Одоо юу? Дуурахгүй. Ядаж чи тодорхойлолтоо мэддэг байх хэрэгтэй ш. Зориг гэж энийг хэлнэ. Физиологи үндэсний юм аа. Зоригийн чанар гэж энийг хэлнэ. Хичнээн чанар гэдэг үлээ нэлээ олон юм биш 8 9 юм би. Эсвэл төвчээр. Эдрий чинь нийлүүлээ чанар гэж ойлгоод байгаа ш. Дараа чи шууд магистрт хэлсэн шүү дээ. Намайг. За уртлан төгслийн доктор гараагүй хахад шууд төгсгөөд магистрт хэлсэн гэхээр болчихсон.